Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 онд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар. Санхүүгийн зохицуулах хороо нь хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд үнэт цаас, даатгалын салбарууд, банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж, зээлийн хоршоод, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт металл, үнэт чулууны, эсвэл тэдгээрээр хийсэн эдэллийн арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагааг бодолгоор зохицуулж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагыг мөрдүүлж байна. 2021 онд санхүүгийн зохицуулах хорооноос мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үе олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн онцлог ажлуудыг төлөвлөж байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдлийг үнэлэх ажлын хүрээнд хорооны зохицуулалттай 6 салбарын үйл ажиллагааны төлөвлөгөө нэгтгэж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2021-ээс 2026-д тусгав. Виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчдийн эрсдлийг үнэлэх ажлын хэсгийг санхүүгийн зохицуулах хороо ахалж ажиллав. Үүнтэй холбоотой FATFAS зөвлөмж 1-ийн хэсэгжилсэн биелүүлсэн үнэлгээг ихэнхийг биелүүлсэн болгож нэг шатаар амжилттай ахиулав. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үе олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдлийн үнэлгээний асуулгыг боловсронгүй болгож, жилд 2 удаа асуулгыг авч, зохицуулалттай 6 салбарын этгээдүүдийг хамруулж, скоринг хийх замаар мэдээлэх үүрэгтэй этгээдийн тус бүрийн эрсдлийг үнэлсэн. Хороо санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэгчид болох үл хөдлөх, эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны эсвэл тэдгээрээр хийсэн эдэллийн арилжаа эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулалтаар хангах чиг үүргийг хүлээх болсноос хойш одоо хүртэл нийт 242 үл хөдлөх, эд хөрөнгө зуучлагч, 475 үнэт металл, үнэт чулууны эсвэл тэдгээрээр хийсэн эдэллийн арилжаа эрхлэгч тусгай зөвшөөрөл олгосон ба мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлж байна. COVID-19 сардахлын дэгдэлттэй холбоотой мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналт шалгалтыг байнгын тасралтгүй хэрэгжүүлж, эрчимжүүлсэн зайны хяналт шалгалтын хэлбэрт шилжиж, 1562 этгээд газар дээр хяналт шалгалтанд 60 этгээдийг хамруулан эрсдэлд суурилсан зайны болон газар дээр хяналт шалгалтын хүрээнд дутагдал илэрсэн этгээдүүдэд давхардсан тоогоор 1240 мэдэгдэл, 60 улсын байцаагчийн албан шаардлага, хугацаатай үүрэг даалгавар хөргүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулав. Виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсруулах, сайжруулах ажлын хэсэгт ажиллаж, FATF-ийн стандарт, олон улсын болон дотоодын зах зээлийн судалгаанд үндэслэлсэн виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг 2021 оны 12 дугаар сард улсын хурлаар батлуулав. Энэхүү хууль батлагдсантай холбоотой 8 журмын төслийг боловсруулах ажлын хэсгийг санхүүгийн зохицуулах хорооны дарга томилж, судалгаанд үндэслэж 2021 оны 3 дугаар сард баталахаар төлөвлөсөн. Виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчдийн гадаад орнуудын болон дотоод зах зээлийн судалгааг тасралтгүй хэрэгжүүлж, топ 10 криптовалют, олон улсын зохицуулалт, олон улс дахь эрх зүйн зохицуулалт, Монгол улс дахь виртуал хөрөнгөтэй холбоотой мэдээлэл, зохицуулалтын арга хэмжээ, виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчийн эрх зүйн зохицуулалт олон улсад, блокчейн хадгаламжийн тухай, DeFi, Howey Test, гадны улс орнуудын STO, ICO зохицуулалт, IEO, ICO, STO судалгаа, криптовалютын compliance, зохицуулалтын платформуд, digital shekel, forex, offshore бус, NFT зохицуулалт зэрэг судалгаануудыг боловсруулад байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжид хурлаар Sandbox зохицуулалтын орчны журмыг баталж, санхүүгийн зохицуулах хорооноос Sandbox-ийн нэгж, Sandbox-ийн зөвлөлийг байгуулж, Монгол улсад анх удаа зохицуулалтын Sandbox-ыг нэвтрүүлж, инновацийг дэмжих, зохистой зохицуулалтаар хангах чиглэлд ажиллаж байна. 2021 онд нийт 7 хүсэлт хүлээн авч 2 байгууллагын Sandbox-д оруулах шийдвэрийг гаргав. Хяналт шалгалтын тогтолцоо бодлогын баримт бичгийг олон улсын стандарт, тэргүүн туршлага, дотоодын зах зээлийн судалгаа, түүний үр дүнд суурилж, боловсруулж батлуулав. Энэхүү баримт бичгээр хяналт шалгалтын процедур, төрөл, хэлбэр, цикл, баримтлах зарчим зэрэг асуудлуудыг тодорхойлж өгсөн.
Санхүүгийн зохицуулах хорооны зориулттай этгээдүүдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх шаардлага, тохиромжтой этгээдийн хяналтыг эрчимжүүлэх, байнга тасралтгүй хэлбэрээр хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн зохицуулах хорооноос төрийн үйлчлэгээ авах бүрт үүнтэй холбоотой дүгнэлт, лавлага авах механизмыг бий болгож 6 салбарын нийт 180 этгээдэд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх чиглэлээрх лавлага, дүгнэлт гаргаж өгснөөс 23 этгээдэд татгалцсан. Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх чиглэлээр 44 удаагийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж 4360 этгээдийг хамруулсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө зуучлал, үнэт металл, үнэт чулууны эсвэл тэдгээрээр хийсэн эдэллийн арилжаа эрхлэгчдийн салбарт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх анхдугаар форумыг амжилттай зохион байгуулав. Мэдээлэл хүргэхдээ этгээдэд чиглэлээрх мэдлэг, мэдээллийг тасралтгүй нэмэгдүүлэхэд анхаарч, ФАТФ-ийн аргачлал, заавар зөвлөмжийг монгол хэлэнд хөрвүүлэн, зохицуулалтын 6 салбарт зориулан чиглэлээр нийт 4000 гаруй гарын авлага болон брошюр, постэр боловсруулах ажлыг тус зохион байгуулав. Олон нийтийг тасралтгүй мэдээллээр хангаж, түгээмэл асуулт хариулт буланг шинээр нэмж, цахим хуудсыг байнга баяжуулав. Хууль тогтоомжийг таниулах, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэн 10 видео шторк, контент бэлтгэх ажлыг хэрэгжүүлв. Иргэдийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглах, үнийн санаатай манипуляц хийх, хурам эхлэх, эдийн засгийн гэмтэрэг үлдэгдэх нөхцөл бий болох эдгээрээс урьдчилан сэргийлэх зорилгоор санхүүгийн зохицуулах хороо 2021 он гарсаар 15 удаагийн анхааруулга сэрэмжлүүлэг гаргаж ажиллав. Санхүүгийн зохицуулах хороо